Аз жаргал гэж яг юу вэ? Аз жаргалыг хүмүр хүсдэгч хаанаас яаж олох вэ? Тэр бүр мэддэггүй. Тэгвэл аз жаргал бол гэдэг радио нэвтрүүлэг танд аз жаргалыг нээж олох 40 нууцыг дэлгэж байна. Аз жаргалыг олох 17 дахь нууц бол баярлаж сурахыг хэлнэ. Бид энэ амьдралд ирсэндээ баяртай байдаг. Намайг хайртай хүмүүс маань хайрладагт би дэндүү их аз жаргалтай болдог гэж хүмүүс хэлэхдээ үнэхээр аз жаргалтай байдгийг та анзаарсан уу? Энэ тухай өнөөдөр хамтдаа ярилцъя. Эрхэм танд шинэ өдрийн мэнд хүргэе. Би аз жаргал бол нэвтрүүлгийн зохиогч Бадамд орж байна. Аз жаргал бол баярлаж сурахыг хэлнэ гэж байгаа. Үүнтэй холбогдуулаад би 2013 оны аз жаргалын индексийн тайланд аз жаргалтай байх гэдгийг 2 утгаар нь авч үзснийг тантай хуваалцъя гэж хэллээ. Нэгд нь өнөөдөр танд аз жаргалтай мэдрэмж төрж байна уу гэсэн асуулт асуудаг юм байна. Хоёрдугаарт нь та яг одоо байгаа амьдралдаа аз жаргалтай байна уу гэж асуужээ. Мэдээж аз жаргалтай мэдрэмж ярих нэг хэрэг, харин бодит амьдралдаа аз жаргалтай байна гэдэг бас өөр хэрэг юм. Уг тайланд тун сонирхолтой нэг зүйл нь Монгол улс маань аз жаргалын индексээр 156 орноос 102-т орсон байх юм. Харин аз жаргалын жагсаалтын эхний 5 байранд Дани, Норвеги, Швейцар, Нидерланд, Швед орсон бол сүүлийн 5 оронд Африкийн Того, Бенин, Төв Азийн Бүгд найрамдах улс Бурунди, Руанда оржээ. Харин яг манай дараа Африкийн Зимбабwe орсон байх юм. Юу тэгвэл хүнийг аз жаргалтай болгодгийм бэ гэж юу? Аз жаргал бол баярлаж сурахыг хэлнэ. Амьдрал муу байхад юундаа баярлах юм бэ гэж та хэлэх байх. Бид аз жаргалын индексээр 103-т явж байгаа Зимбабwe улсын дээр л явж байна шүү дээ гэж гомдлох байх л да. Тоочд байвал энэ улсад болж бүтэж байгаа юм нэг чалга. Хаа сайгүй бөөн стресс, гудамжаар дүүрэн ууртай хүмүүс гих зэрэгээр амьдралын нөхцөл байдлаасаа болоод баярлах шалтгааны олохгүй байж болох юм. Гэтэл баярлаж сурна гэдэг сонголт байдаг. Нөхцөл байдлаас үл хамааран би зүрхээ гуниглал дарамтд бус. Харин баяр хөөртэй байхад зориулна гэдэг бол хүчтэй, зоригтой сонголт юм. Энэ сонголтын ачаар та бид хүнд бэрхийг туулж, амжилтанд хүрч аз жаргалаа бүтээдэг шүү дээ. Тэгээд ч баяр хөөртэй зүрх нүүр царайг нь хүртэл сайхан харагдуулна. Баяр хөөртэй хандлага дуу хоолойг нь жаргалтай болгодог. Та амьдралаа ямараар төсөөлнө, таны амьдрал яг тийм л болно. Тийм учраас өнөөдөр та нүрээ үрчилгэх биш харин тэнэлгэх баяртай сонголтыг хийгээрэй. Танд аз жаргал сайн сайхныг хүсье өрөө. Аз жаргал бол баярлаж сурахыг хэлнэ. Аз жаргал бол баярлаж сурахыг хэлнэ гэж бодлын тэмдэглэл номын зохиогч Бадамд орж хэлж байна. Аз жаргал бол нэвтрүүлгийн зохиогч Бадамд оржийн хэлснээр баяртай байхыг өнөөдөр та сонгоорой. Сонсогчдаа аз жаргал бол нэвтрүүлгийг сонсож байна. Дараагийн дугаар хүртэл өнөөдөр сонссон аз жаргалын зарчмаа амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй. Танд аз жаргал хүсье. Аз жаргалын зурвсыг танд хүргэсэн Бадамд орж, найруулагч Жохлон Баяр, редактор Баясгалан. Аз жаргал бол нэвтрүүлгийг гэр бүлийн радиод